Ийхүү бид бүхний Unlock podcast-ийн 84 дахь дугаар та бүхэндээ хүрж байгаа юм байна. Вау. 84 дахь дугаар. Одоо бодсон чинь нэр олон сонсогдож байна яг үнэ хэлэхэд. За тэгээд одоо 5 сар гэдэг чинь 6 сар болохоор одоо сайхан 100 болоход те. Unlock podcast байгуулагдсны 3 жилийн ой болох юм байна. Тэгэхээр 3 жил хамтдаа суралцаад хамтдаа 80 гаруй ном уншсан те сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дэлхийн олон өнцөг булан бүхнээс биднийг сонсож бидэнтэй хамт байж номтоо нөхөрлөж хамтдаа хөгжиж те хамтдаа дараагийн түвшинд гарч байгаа сонсогч болгондоо маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. За тэгээд бид нар уламжлалт зам болгох ямар нэгэн зүйл хийдэг. Гэхдээ энэ жил энэ карантины үеэр ямар нэгэн зүйл хийн гэж бас амлахад хэцүү байна. Гэхдээ онлайнаар ч болтугай та бүхэнтэйгээ уулзах ч юм уу нэг зүйл хийхийг хичээе тий. Тий. Одоо ер нь тэгээд бүх юм онлайн болжлаа шүү дээ. Хурлууд, цугларалтууд хүртэл бүгд онлайнаар болж байгаа юм чинь. За тэгээд 80 ном одоо бүгдийн сонсон сонсогчдод бас зөндөө байдаг бах тий. Бид нар тас олон сэтгэл иржсэн дахин сонсдог шүү, сонсголон шинэ юм суралцдаг шүү гэж хэлжсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд 2-7 хоногт нэг удаа хийхэд бас хол юм шиг санагдаад удаан хүлээдэг ч гэсэн бидний бас төвчээртэйгээр ингээд буруу зүрх ярьж байгааг манаас уучлаад цуг байсан сонсогчдоо бас маш их талархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр та нар бас шин зүйл сурж байгаас гадна бид 3-ын хувьд ч гэсэн номоо уншаад дэмдэглээ хөтлөөд ингээд ярихад өөрсдөө бас ингээд яг та бүхэнтэй хамтдаа параллелээр хөгжиж явдаг шүү. Тэгэхээр бид 3-ын хувьд ч гэсэн тэгэхээр энийг хийж байгаа нь те өөрсдөө бас маш хэрэгтэй илүү бас утга учиртай зүйл байдаг юм аа. Тэгэд энэ удаад ч гэсэн бид тээр сонгож авсан ном маань битэрийн хувьд бас аягүй шин сэдв байгаа. Номны нэр нь болохоор Mamba Mentality How I Play гэдэг Kobe Bryant юм бичсэн ном байгаа. Өөрийнх нь биографи, өөрийнх нь намтар түүхийн талаар ийм номыг битээр эндээ сонгож авсан байгаа. Тэгээд сагсан бөмбөг төдийлөн сайн мэддэггүй боловч одоо өөрсдөө сориод те Kobe Bryant гэдэг олон сая одоо шүтэн бишрэгчтэй нагав хүн ямар хүн байсан, юугаараа тийм мундаг хүн байсан гэдгийг нь мэдэж авахын тулд битээр энэ номыг бас уншиж танилцуулгаар шийдсэн байгаа. Тэгэд бас олон сонсогчдоос минь санал ирсэн байсан. Тий, бас олон сонсогчдоос Kobe Bryant-ийн талаар ном байвал хуваалцаач гэж. Тэгэхээр Kobe Bryant маань та бүгдээрээ одоо сагсан бөмбөгийн те одоо домог болсон од гэж бол мэддэг. Тэгээ харамсалтай саяхан осолд ороод те охинтойгоо хамт өнгөрсөн те. Гэхдээ бас энэ агуу домог болсон хүний ард нь те ямар менталити, ямар сэтгэлгээ байдгийг ажилдаа хэрхэн ханддаг байсан те. Тэр бүгднийг нь бас бид нэр одоо миний хувьд ч гэсэн одоо мэдэх маш их хүсэл байсан. Тэгээд энэ хүү Mamba Mentality гэсэн номыг бид хоёр сонгож уншиж байгаа. За тэгээд ном руугаа орохоос өмнө хоёлоо спонсороо дурдах хэрэгтэй байгаа тийм. Эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээе. Эрүүл мэндэд чанарыг эрхэмлэгч Unlock podcast-ийн ерөнхий ивент тэтгэгч Think Pharma. За тэгээд ном маань ерөнхийдөө богинохон ном. Бараг дундаж уншигч бол нэг өдрийн дотор өлгөөнд босгочаар богинохон ном ба. Тэгэхээр битээр бас өөртөөхөө судалж мэдсэн зүйлээр бас жоохон баяжуулаад ямар санагдсан. Тэгээд сагсан бөмбөг мэддэг хүмүүс, сонирхдаг хүмүүс ойлгодог юмнуудыг нь бас хасаад ярихыг хичээнэ. Яагаад тэгэхээр битэрийн яг уншиж байгаа зорилго маань болохоор Mamba Mentality буюу ямар сэтгэл зүг хэрэгжилжсэн бэ гэдгийг нь голчлон ингэж та нарт танилцуулахыг хүсэж байгаа болохоор тэгэж сагсан бөмбөгийн олон одоо нэр томьёо дуртаад ч юм уу арга техникийг нь яриад ч юм уу тэг өөртөө зайлахгүй юм а хүмүүс тас ярьж чадахгүй болохоор тэр хэсгийг нь бол нэг их дуртахгүй гол нь анх удаа одоо сагсан бөмбөгийг нэг сонирхдгүй те анх удаа баг Kobe Bryant гэж танилцж байгаа хүмүүс ч гэсэн ойлгохоор хэмжээний танилцуулахыг хичээе. Аха. Тэгэхээр Kobe Bryant-ийг бүгдээрээ бол сагсан бөмбөгч одоо алдартай NBA-гийн тоглогч гэдгээр нь мэддэг. Гэхдээ бас ондоо нэг зүйл одоо Kobe Bryant-ийн те сагсан бөмбөгөөс гадна Оскарын шагнал хүртэжсэн те New York Times-ийн одоо жишээлбэл ингээд шилдэг номын зохиогч мөн одоо янз бүрийн медиа контент хийдэг Granary Studio-ийн бас ингээд захирал гэдгээр нь бас хараахан мэддгүү баг. Тэгэхээр Kobe Bryant маань зөвхөн сагсан бөмбөгөөс гадна ингээд
сагсан бөмбөг сонирхогч болно. Ер нь бас зүгээр сагсан бөмбөг сонирхдгүй ч гэсэн маш олон сая хүний ингээд inspiration болсон тийм өөрөө дүр те. Тэгэхээр яахааргүй дэлхийд танигдсан тийм дүр. Тэгэхээр энэ хүний ард бас зөвхөн сагсан бөмбөгөөс гадна ингээд альва хүн амжилтанд хүрэхэд те бас юу нөлөөлдгийг, тэрний ард нь ямар сэтгэлгээ, ямар хандлага байдгийг те. Тэгэхээр өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөлтөө одоо хүрэхэд те яг ямар тэмцлэр явдаг ч юм уу те. Тэр талаараа бол маш олон залуучуудад жишээлбэл одоо Америк нэгдсэн улсад те энэ хүн бол сагсан бөмбөгөөс гадна бас өөрөө их алдартай хүн те. Тэгэхээр энэний яг менталити буюу тэр сэтгэлгээ нь яг юу байсан бэ гэдэг талаар л ерөнхийдөө бол бичсэн ном те. Тэгэхээр ер нь Mamba гэдэг маань Kobe Bryant-ийн бол хочин шүү дээ те. Тэгэхээр яг одоо Kobe Bryant-ийн тэр Mamba сэтгэлгээ гэж яг юу байсан те. Тэгэхээр энэ нь бол маш товчхондоо бол ерөөсөө л өдөр бүр тэ өөрийнхөө илүү хувилбар одоо байхыг хичээх те. Өдөр ор хэрвээ хүн хөдөлмөрлөөд өдөр бүр хөдөлмөрлөөд гэж урт хугацаанд явж чадах юм бол тэг хүсэндээ хүрэх боломжтой тий. Тэрийг нь харуулсан, тэрийг нь одоо залуус дүлгэр дөөрэл болсон тим сэтгэлгээг л хэлж байгаа юм л та. За тэгээд ном маань нэг хэвлэгдэж гараад бол бас ингээд удаагүй байгаа тий. Тэгэхдээ удаагүй ч гэсэн ялангуяа нөгөө тэр Kobe Bryant өнгөрснөөс хойш ингээд мэдээж харамсалтай хүмүүс ингээд өнгөрсөн хойно л их дурсах юм да тий. Тэгэхэд яг одоо ямар мундаг хүн байсан бас тий. Бас олон сая залуучуудад ингээд үлгэр дуурайл хэрхэн болж байсан те. Тэгээд тэрний ард нь хамгийн гол нь яг хөшигний ард энэ хүн бас яаж хөдөлмөрлөдөг байсан те. Ямар сэтгэлгээг ингэж байлгаж чадсанараа энэ хүү амжилтанд хүрээд те бас олон сая залуучуудад ингээд нөлөөлж чадсан бэ гэдгийг нь одоо энэ ном харуулахыг хичээсэн байгаа те. За тэгээд энэ Mamba mentality, Mamba гэдэг хочин яг хаанаас гаралтай юм бэ гэж. Энэ очиг болохоор өөрөө Kobe Bryant өөртөө өгсөн байгаа. Mamba гэдэг үг маань болохоор тийм хортой могооны нэр юм байна л да. Kill Bill гэдэг кинон дээр гардаг. Mamba гэдэг могоог хараад би ингээд уртаа байгаа саад тутгарыг ингэж даван туулах тийм killer сэтгүүтэй сэтгэлгээтэй байхын тулд энэ Mamba гэдэг очийг өөртөө өгсөн. Тэгээд өөрийг нь л бас Black Mamba гэж очилдог байсан юм лээ. Тий. Black Mamba те. Тэгэхээр надад бол новын нэр бол аюу тастай. Mamba mentality гэдэг надад шууд бууж ийн л та те. Kobe Bryant гэж хэлэхгүйгээр Mamba mentality-гийн гот нь яг Kobe Bryant-ийн ном байна. Тэгээ Kobe Bryant-ийн одоо яг өөрийнх нь тэр одоо хандлагын талаар те одоо амжилтын талаар юм байна гэдэг нь надад шууд бууж лээ л та. Тэгээ нөгөө Twitter дээр хүмүүс ачиж эрэхтэй зөвхөн сагсан бөмбөг спортын салбарын биш тийм хүмүүс ч гэсэн одоо #Mamba mentality гээд жиргэх ч юм уу те. Одоо илүү өөрийнхөө одоо мундаг хувилбар байхын тулд өдөр болгон сайжрахын тулд гэдэг тиймэрхүү сэдвүүтэй агуулгатай зүйл жиргэхтэй энэ хаштагийг ашиглах ч юм уу те. Тиймэрхүү зүйл ажиглагддаг гэсэн. Тэгэхээр бид нар ч гэсэн бас тэгж ашиглаж болох нь шүү дээ те. Тэр эн чин бид нар бол ерөнхийдөө өөрийнхөө хэрхэн одоо илүү хувилбар байх уу те. Маргаашийн өнөөдрийн чигээстэй яаж илүү болох талаар ингээд янз бүрийн сэтгэл судлалын ч юм уу те өөр self help ч юм уу те өөртөө туслах янз бүрийн номнууд уншсан байгаа те. Тэгэхээр магадгүй тэр номнуудын хамгийн одоо амьд хин цаашаа одоо амьдрал дээрх тод жишээ нь одоо Kobe Bryant эндээс яхахгүй мөн гэдэг нь бол айгүй ойлгомжтой бол надад харагдаж байна л та. За тэгээд хойлоо ном руу орох. Ном маань ерөнхийдөө 4 хэсэгтэй байгаа. Тэгээд битээр 2-2-оор нь ярина. Гэтэ ерөнхийдөө Kobe Bryant гэж ямар хүн байсан, ямар хуу түүх намтартай хүн бэ гэдгийг эхэнд нь товчхон танилцуулах үүднээс номын маань сүүлийн 2 бүлгийг битээр хамгийн урд нь авчиж танилцуулъя гэж бодож байна тийм. За тэгээд Kobe Bryant-ийн рекордууд, фактуудын талаар танилцуулаач. За тэгэхээр Kobe Bryant одоо карьерийнхаа туршид те 18 наснаас Америкийн мэргэжлийн сагсан бөмбөг тоглож ирснээс хойш 33643 гоолыг оруулсан байдаг юм байна. Тэгээд энэ статистикаараа бол мэргэжлийн сагсан бөмбөгт хамгийн олон гоол оруулсан 3 тоглогчийн нэгт зүйсээр багтдаг юм байна. За тэгээд сая дээг надад санууллаа л да. Тэгэхээр энэ рекорд гарснаас хойш LeBron James
энэхүү рекордыг одоо эвдсэн. Тэгэхээр 4-т орсон гэсэн үг те. За тэгвэл одоо 4-т орсон юм байна. LeBron James-ийн дараа те. За мөн түүнээс гадна Kobe Bryant те Lakers-т тоглож байсан. Lakers-т хамгийн удаан тоглосон нэг багт удаан тоглосон тоглогчийн тоонд зүйсээр бас ордог юм байна. Ер нь бол мэрэгжлийн сагсан бөмбөгийн түүхэнд нь те мөн дөнгөж 18хан настай байж байхдаа хамгийн анхны мэрэгжлийн сагсан бөмбөгийн тоглолтоо хийжсэн юм байна. Тухайн үед нөгөө мэрэгжлийн сагсан бөмбөг чинь тийм тохох тэмцээнүүд явагдсан шүү дээ. Slam dunk гэж ярьдаг те. Тэр үнд хамгийн залуу тоглогчоор шалгарсан залуу тоглогч болж исэн юм байна. 18хан наснда те. За тэгээд 2000, 2001, 2002, 2009, 2010 онд төрүүлж одоо 5 одоо аваргын тэтмийг авч исэн байдаг юм байна. За тэгээд Jersey-ийн дугаар бол 8 24. За энийг нь бол фэнүүд нь бол мэдээж цээжилсэн байдаг баг л та тий. Ягаад 8-24 байсан бэ гэхээр эхлээд нөгөө Lakers багт орох үед нь өөрөө болохоор 24 дугаарыг авахыг хүсэжсэн боловч 24 дугаар нь авах боломжгүй өөр тамирчин авсан. Тэгээд 8 дугаарыг сонгож ирсэн байлээ. Тэгээд тэр нас нөгөө Adidas-ийн нэг кампанит ажилтаа бас тэр 8 гэдэг дугаар нь холбогдоод тэгээд 8 гэсэн дугаарыг авсан. Тэгээд сүүлд нь өөрөө солих боломжтой болоод дахиад 24-ээс авсан юм байна. За тэгэхээр 24 дугаарт л их дуртай байж тээ тий. Харин 38-ийн 24 шүү дээ. За тэгээд мэдээж та бүхэн мэдж байгаа Kobe Bryant Америкийг төлөөлж тэ сагсан бөмбөгийн одоо олимпийн төрөлд 2 алтан медаль 2 жил дараалан авах багт тоглож байсан. Ер нь бол 2 тэр багийг бол тэргүүлэн тоглож байсан те. За тэгэхээр Kobe Bryant-ийн одоо амжилтыг ингээд тооны хэлээр хэлэх юм бол ийм байна. Тавчхан доо. За он дараалалаар хэлэх юм бол 78 онд төрсөн. Тэгээд бүр 3 наснаас эхлээд сагсан бөмбөг тоглож байсан гэж үздэг байлээ. Гэтэ яг 3 наснаас ч нэг амар сүртэй тоглоод энэ ч юу ах тий. Ягаад ингэж онцолж яана гэдэг хингүүт аав нь NBA-гийн тоглогч байсан. Тэгэхээр мэдээж аавыгаа дуурайгаа тий. Аюу багасаа сонирхож байсан байж таараа. Тэгээд аав нь NBA-ийн тоглогч байж байгаа. Итали бас очиж тоглоод тэгээд баг байхдаа Kobe Bryant хоёр эгчтэйгээ ээжтэйгээ гэр бүлээрээ Италид амьдарч байсан. Италиар, Испаниар аюу чөлөөтэй ярьдаг. Аха. Баг зэрэг словеноор ярьдаг гэж юм аа. Өө тэгдэг гэсэн харин. Тэгээд Европт ерөнхийдөө байж агаад 13 наснда Америкт буцаж ирсэн. Өсвөр наснда бол тийм сайн сагсан бөмбөг тоглодгүй байсан гэж байгаа юм л. Одоо тий нэг зөмбөр ганц ч удаа ингэж гол оруулж чадахгүй бүр ингэж сэтгэлээр унаа тий. Би одоо яах юм бэ гэдгсэн чинь аав нь би чамайг ямар ч муу тоглогч хийсэн гэсэн чам тайртай хэвээрэл байна гэж хэлээд тэгээд ихсээс хойш айгүй хөдөлмөрлсөн гэж байгаа юм л да. Битгэлтэй хамаг анхаарлаад зориулаад тэгээд ерөнхийдөө нэлээд сайжирч ирсэн. Тэгээ ахлах сургуульд орох үедээ ахлах сургуулийн сагсан бөмбөгч дундаа хамгийн одоо топ сагсан бөмбөгчдийн нэгээр шалгараад тэгээд NBA-гээс ингэж мэрэгчлэнүүд ирж урьж мараал 96 онд ингэж ахлах сургуулаа төгсөөд тэгээд тэр үедээ ингэж бодсон байна л да NBA-д орох уу эсвэл их сургуульд орох уу гэд. Тэгээд их сургуульд болохоор Duke University гэх мэтчлэн нэлээ хэд хэдэн томоо сургуулиас урьдлага авсан, орох боломжтой болсон. Тийм байсан. Тэгээд бодож байгаа за NBA-д шууд орё гэд. Тэгээд 18 наснда орж исэн. Тэгээд тухайн үед болохоор хамгийн залуу NBA-гийн тоглогчоор шалгарч исэн. Тэгээд энэ нь бол маш ховор байт юм байна л да. Шууд одоо ахлах сургуулиасаа шууд ингэж орох гэдэг бол маш ховор. Гарын 5 уранд багтахуйц тийм ховор зүйлээс юм байна. Тэгээд тийм залуухан тоглогч байсан ч гэсэн одоо эхний жилээсээ эхлээл маш амжилттайгаар тоглож исэн. Сая нагийн хэлсэн те Slam Dunk contest-д шууд орол төрүүлж авах жишээний 2000-аас сая хэллээ 2000, 2001, 2002 гээд 3 он дараалаад NBA-гийн чемпионшипыг авсан те төрүүлсэн эдийн баг нь. Тэгээд энд бас өөрөөс нь гадна Chicago Bulls-ыг тасгалжуулдаг байсан Phil Jackson гээд тасгалжуулагч нэлээд том үүрэг гүйцэтгэсэн гэж байна. Энэ номны бас өмнөх үгийг нь Phil Jackson бичсэн байдаг нэлээ. 3 он дараалаад ингээд
нэлээд амжилттай тоглоо. Тэгээд энэ амжилттай тоглож байгаа үед нь тэр Phil Jackson гэдэг тасгалжуулагч байсан. Дээрээс нь Shaquille O'Neal гэдэг Shaq гэж нэрлэдэг те товтлогч Kobe Bryant-тай гар нийлж тоглодог гэсэн энэ тоглогч байсан. Тэгээд нэг багт ингэж цуг тоглодог нэлээд том тоглогч байсан. Тэгсэн чинь энэ тоглогчтойгоо бас таарахгүй болоо. Тэгээд Shaq нь өөр багт орсон. Тэгээд тасгалжуулагч нь бас эди багаас гарсан. Тэгэнгүүтээ ингээд багийнх нь үзүүлэлт нь буураад тэгтээ Kobe Bryant-ийн хувийн үзүүлэлт бол сайн хэвээрэлээс. Тэгээд явж байгаад 2005 онд Phil Jackson гээд одоо тасгалжуулагч нь буцаж багтаа ирээд багийнх нь үзүүлэлт нэлээд сайжирч ирсэн байгаа. Тэгээд 2006 онд Kobe Bryant бол нэг тоглолтын дээр 81 оноо авч түүхэндээ нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан 2 дахь тоглогч болсон юм байна. Тэгээд өөрийнх нь хувьд ч гэсэн карьертаа одоо хамгийн нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан ийм үзүүлэлт байсан юм байна. За тэгээ 2008 онд нийт одоо авсан оноогоороо гоолынхаа тоогоороо Lakers багийн хамгийн өндөр үзүүлэлтэд тоглогч болсон. Тэгээ бас Олимпийн алтан медаль авсан гэж саялсан тий. Тэгээ 2009, 2010 онд дараалал NBA Championship-ийг авсан багаараа. За тэгээд байж байгаа нийтдээ ингээд 5 одоо NBA Championship-т болсон. Тэгэл гэмтэл авсан 2013 онд. Өсгийнх нь шүрмсэн тасраад тэгээд гэмтэл аваад тэрнээсээ хойш ер нь бол нэлээ гүрийгээд ингээд тоглоод гэмтлүүдээ эдгээгээд байжсэн ч гэсэн ер нь энэ гэмтлүүд ингээд нэмэгцээр байгаа 2016 онд зодог тайлхаас өөр аргагүй болсон. Тэгээд маш олон шүтэн бишрэгчтэй тэр шүтэн бишрэгч нь ерөөсөө тоглолт даалгасуулахгүй бараг л ингээд Kobe Bryant-ийг үсэх гэж ирдэг тийм хүмүүс байсан болохоор аль болох ингэж тоглолтондоо байнга 10 минут ч болсон 20 минут ч болсон тоглохыг хичээдэг байсан. Тэгээд ичнэг эмтэлтэй байсан ч гэсэн өөрийгөө ингэж байнга шахдаг байсан болохоор яалтчгүй ингэж 20 жил тоглонгууд үзүүлэлт нь буураад тэгээд өөрөө үнэхээр за би үнэхээр ингэж хангалттай боллоо гэсэн хүмүүсөө зодог тайлгаар шийдлээ гэд 16 онд зодог тайлжсэн юм байна. Тэгээд зодог тайлж авах үедээ сая нагийн хэлсэн түүхэнд хамгийн өндөр оноо авсан 4 дахь тоглогч. Тухайн үедээ бол 3 дахь тоглогч, одоо бол 4 дахь тоглогч. 16 онд зодог тайлснаас хойш болохоор 13 настай охиныхоо дунд сургуулийн сагсан бөмбөгийн багийг нь дасгалжуулж ирсэн юм байна. Бас 18 онд өөрийнх нь дээсэн Dear Basketball гэдэг нэртэй одоо богино хэмжээний хүүхэлдэйн кино Оскарын шагнал авчихсан байна. За тэгэхээр охин нь бол бас ингээд маш сагсан бөмбөгт сонирхолтой тий. Бас өөр охиноо бас сагсан бөмбөгт цахиур аглах тамирчин болно гэж бол ер нь бол ярьдаг байсан. За тэгэхээр дараагийнхаа бүлгэрээ бүгдээрээ ингээд оръё. Ер нь Kobe Bryant тоглолтод бэлтгэхдээ те ямар одоо сэтгэлгээ, ямар одоо арга барилтай байсан гэдэг талаар бичсэн байгаа. Тэгэхээр ер нь сагсан бөмбөг одоо тоглох болохоор би бол ерөөсөө айц над байдаггүй байсан гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр айцыг нэгсэндээ давж чадсан байдаг те. Тэгэхээр би тоглолтондоо за би гэл уучлаарай би гэл яриад бай. Тэгэхээр ном дээр гэдэг дандаа би гэж бичдэг болохоор одоо би наги биш тэ. Гэхдээ би Kobe Bryant хэлж байгаа шүү. За манай сонсогчд ойлгож байгаа бах. Тоглолтондоо ингээд анхаарлаа хандуулах юм бол тийшээгээ үнэхээр яг 100% өөрөө бүр ингээд тэн дотроо орж чаддаг байсан. Тэгэхээр үнэхээр тэн дотроо үнэхээр орж чадах юм бол одоо айц надаас ингээд гар авчдагсан айц надад байдаггүй байсан. Тэгэл анхнаасаа л би бол ерөөсөө хамгийн шилдэг байхыг хүсдэг байсан, мөрөөддөг байсан те. Тэгэхээр үнэхээр надад тэр одоо дотроос ундарч гарч ирж байгаа тэр маш их хүсэл эрмэлзэл байдаг байсан. Өдөр болгон би сайжрахыг хүсдэг байсан. Өдөр болгон би үнэхээр шилдэг болохын тулд те юу ч одоо бусдуулаас те илүү хөдөлмөрлөж зарим нь одоо жишээлбэл 2 цаг ажиллаж байгаа бол би 4 цаг ажиллахад бэлэн те. 2 цаг жимд явж байгаа бол би 4 цаг жимд явахд бэлэн байдаг байсан те. Тэгэл миний ерөөсө хандлага бол те би яадаг ч л байсан ямар альва зүйлийн учрыг олоод би үнэхээр тэр өөрийнхөө би шилдэг болно гэсэн хүсэл эрмэлзэлтэй те. Заавал хүрнэ гэдэг одоо хатуу үзэл баримтлалтай байсан гэж юм л да. Тэгэхээр энэ бол бас үнэхээр гайхалтай. Мэдээж энэ бол тэр одоо анх мэргэжлийн савсан бөмбөгт орж явахд бол те маш олон домогтой мундаг тоглогчид байдаг. Гэхдээ тэр тоглогчдод 18 настай хүүхэд орж ирэнгуудаа шууд би хамгийн шилдэг нь болмоор байна гэж үнэхээр боддоор мөрөөддөг байсан те. Тэгээд яг тэр мөрөөдөлтөд хүрэхийн тулд одоо бүгдийг хийхэд бэлэн байсан гэдэг бол үнэхээр бас гайхалтай хандлагатай. За тэгээд мэдээж тамирчин хүний хувьд бол би маш их workout буюу те
одоо биеийн тамираар хичээлдэг байсан. 17 наснаас эхлээд би шууд ингээд хүндийн жингээр те одоо өргөж эхэлсэн. За тэгээд төмөр өргөж эхэлсэн. Тэгээ төмөр өргөж эхэлсэн хүндийн жингээр. За хүндийн жин хөнгөн жин байна уу те? Төмөр өргөжтэй одоо өөрийгөө бэлтгэж эхэлсэн. Тэгээд мань хүн юугаар алдартай вэ гэхээр ингээд шүн те шүн ингээ хүмүүс унтж яхад шүн төмөр өргөдгөөр алдартай байсан юм байна л да. Тэрүүгээр бусдаас онцгой бас тэрүүгээр ойгоо бахархдаг байсан юм байна. Тэгэхээр энэ хүний одоо жишээлбэл өдрийн ингээд төмөр өргөдөг одоо цагийг нь ч юм уу одоо скежулийг ингээд харах юм бол бас л галзуу юм л да. Ингэж байгаа. За хэрвээ өглөө 5-аас босоод те 5-аас 7 хүртэл би жим орох юм бол те дахиад 11-ээс 2 хүртэл дараа нь 6-аас 8 хүртэл ингээд өдөр болго ингээд жим ордог болсон юм л та. Тэгэхээр өглөө босон гутаа те жим орол тэгэл дараа нь 4 цаг тоглолцоод дахиад буцаад жим орол те тэгэл дараа нь хоол идэх ч юм уу дахиад тоглож байгаа бол дахиад жим ордог те өдөрт тэгэхээр 3 удаа 2 цагийн одоо 2 цагийн одоо workout та жим ордог байсан юм л та. Тэгэхээр эрт эхэлснээрээ би бусдуулаас те арай илүү эсвэл арай олон цагийг жимд өнгөрөөж чадах болов гэж боддог байсан. Тийм ч учраас мань хүн бол ер нь айгүй эрт босдог хүн байсан байна. Эрт босоод тэр цагаа тэг өөртөө ашигтайгаар хэрэгтэйгээр байнга ашигладаг. Тэгээ тэр нь ингээд амьдралын ингээд хэв маяг болгоцсон. Тэгээд одоо film study буюу те одоо ялваа тоглолтын бичлэгээ те одоо маш их үздэг байсан юм байна л да. Тэгэхээр ерөнхийдөө тамирч чинь ингээд тоглолтоо те одоо мэдээж хийхээс гадна тоглож байгаа багтаа ч юм уу эсвэл өөрсдийнхөө бичлэгийг хараад эндээ маш их анализ хийдэг юм байна л да. Тэгжээж одоо нэгсэндээ юугаа алдчихин те юугаа зөв гэж юм уу яаж сайжрах уу те бусад хүмүүсийн тоглолтын арга барил юу байна те тэрийг айгуу тийм үзэж судалдаг юм байна л да. Тэгэхээр энэ нь бол надад амар тийм одоо entertainment айгуу fun зүйл те. Тэгэхээр тэрийгээ үзэж байхдаа айгуу дуртай байдаг юм байна л да. Тэгэхээр энэний ард нь бол ингээд тэр чигээр маш их стратеги те. Тэгээд тэрийг хамгийн гол нь intelligent буюу те тэрийг ухаалгаар зөв ашиглах те. Энэ дээр бол маш их фокуслдаг байсан юм л да. Тэгэхээр ингээд байнгын ингээд train хийгээл те. Бэлтгэл хийгээл тоглох гэсэн илүүтэй ард нь бол байнгын стратеги те өөрийнхөө стратеги нь юу ах юм яаж тоглох юм тэгээд эсрэг багийн хүмүүсээ маш сайн судалдаг те тэгээд өөрийгөө бас ингээд хэрхэн тоглож байгаагаа бас одоо яг одоо бичлэгээ үзчихэж тэндээс маш их юм сурдаг байсан юм л та. За тэгээд зөвхөн бие бэлтгэхээс гадна би тэр одоо сэтгэл зүгээ хамтдаа бэлддэг байсан гэж байгаа. Тэгэхийн тулд одоо бие бэлдэж явахын хажуугаар те одоо хэрхэн альва хийж байгаа зүйл дээр төвлөрөхөө тэрүүн дээр маш их анхаарал ач холбогдол өгдөг байсан юм л та. Одоо яг тэгэхээр тоглож явахдаа те одоо хүний сэтгэл санаа яг тэр тоглолтондоо те 100% анхаарлаа төвлөрүүлэхгүй бол те тэнд чи одоо маш олон хүн хашгирж байгаа, орилж байгаа те анхаарал маш сарнихад амархан байдаг. Гэхдээ тэр анхаарлаа сарниулж болохгүй те хамгийн гол нь яг тэр байгаа орчноо маш сайн мэдэрч тэрүүндээ зогцож тоглолтоо хийдэг гэж ярьж байгаа юм л та. Тэгэхээр тэр орчиндоо орчноо мэдрэхтэй хүртэл яг ямар зааланд хаана тоглож байгаа гэдэг нь хүртэл айгүй чухал те. Жишээлбэл ингээд гадаадад тоглолтоо хийхээр ингээд яваад те жишээлбэл хятадд ч юм уу Италид ингээд тоглохоор би тэр одоо заалыг мэдхгүй те тэнд нь үзэгчд нь ямар байхыг бас мэдхгүй тэр үзэгчд ямар сэтгэлгээтэй ямар хэнийг дэмжиж байгааг нь мэдхгүй тийм мэдхгүй орчиндоо хүн ингээд хүний ингээд фокус хийхэд хэцүү байдаг юм байна л та. Тийм учраас мань хүн хүртэл яг орчноо мэдэрч те хаана тоглож байгаа эднэр бүх деталь дээр ингэж ач холбогдол өгдөг байсан байгаа юм л та. Тэгэхээр энэ зүгээр нэг сагсан бөмбөг тоглох биш те тэр чинь тэрнээс гадна те өөрийгөө сэтгэл зүгөө хэрхэн зөв бэлдэх үү орчиндоо хэрхэн зогцох уу тэрүүндээ хэрхэн зөв уусаж тэрнээсээ яг ингээд зөв өөртөө оновчтойгоор ашиглах уу гэдэг бүхэлдээ менталити буюу бүхэлдээ сэтгэлгээ яваад байна л та артна. Тэгэхээр
энэ дээр хэлж байгаа зүйл нь болохоор үнэхээр чи альва зүйлд те үнэхээр агуу байхыг үнэхээр хүсэж байгаа бол одоо яг тэрнийхээ төлөө ингээд бүр донтоод те тэрнийгээ зүгүүдэлж сэрээд бүр яг тэрнийгээ те тэрүүндээ бүр ингээд уусан шингэх хэрэгтэй гэж байгаа юм л та. Тэгэхээр мэдээж энэ бол амархан зүйл биш. Энэ бол маш их одоо sacrifice буюу те тэгээ маш их золиос бас гарна те. Тэгэхээр хүн болгон тэр золиосыг бас хийж чаддгүй. Тийм ч болохоор магадгүй тийм агуу байна гэдэгтээ бас хүн болгон хийх албатай биш те. Яагаад тэгэхээр өөрийнхөө тэр үнэхээр хүсэж байгаа те агууд хүрэхийн тулд маш их цаг шаардлагатай, маш их золиос гаргана, маш хүнд амьдралын хэцүү сонголтуудыг хийх шаардлагатай болно те. Хайртай хүмүүсээсээ хүртэл цаг одоо тэднэртэйгээ цаг зарж чадахгүй янз бүрийн золиос те гарна. Найзуудаа цаг зарж чадахгүй зөвхөн тэр сагсан бөмбөгийнхаа төлөө те бүгд одоо янз бүрийн золиосыг гаргана гэдэг чинь хүнд тийм амар шийдвэр бол биш те. Тэгээд юу гэсэн байсан шүү дээ. Ингээд би гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, бэлтгэл хийх цаг хойлонгийн золиослморгүй байсан. Тийм болохоор би унтах нойроо золиослсон гэдэг. Маш бага цаг унтдаг гэсэн юм шиг байна л та. Тэгээд яг ингээд мэржлийн сагсан бөмбөг тоглож байгаа үед нь эхний 2 охин нь яг хүүхэд насны ингээд өнгөрчээсэн. Тэгээ тэр үеийнх нь хамаг нөгөө бага насных нь тийм дурсамжуудыг бас цуг өнгөрүүлж чадаагүй айгаа харамсчихсан. Тийм болохоор зодог тайсаасаа хойш 3 дахь охин дээрээ нилээн ингээд багаас нь айгүй их цуг цагийг өнгөрүүлжсэн байлаа гэн. Тэгэхээр би бас тэрийг уншиж бас бодож байсан л та. Мэдээж маш их юм тийм бэлтгэл хийж яхад бол нөгөө биедээ амрах боломж олох хэрэгтэй. Тэгэхээр тэр чинь нэг нойр шүү дээ тий. Тэгэхээр нойроо одоо хагаслаад тий одоо тэр цагаа 3 цаг унтах байсан бол тэрийг гэр бүлийнхэндээ зориулаа тий. Тэгэхээр тэрийг ингээд өдөр тутам ингээд байнга хийхээр ингээд бүр өөртөө дадал зурчлалттай гэж хийгээд нэгсэндээ баг нойроор тий. Бас ингэж явна гэдэг надад бол үнэхээр амар агуу санагдсан. Гэхдээ нөгөө талаас бас яг яаж болдог байсан болоо гэж бас гайхчлаа л да. За тэгээ түүнээс гадна ингээд бие бол айгүй маш их чагнадаг байсан юм л да. Ялангуяа ч одоо биеийн тамирын биеийн тамир одоо энэтэй холбоотой. Тэгээд дээрэс нь ингээд тоглож явахдаа бие гэмтэх ч юм уу маш их асуудлууд гардаг. Тэгэхээр бие айгүй тийм чагнж сурсан. Тэгэл одоо халаалтаа хийхдээ хүртэл ингээд утга учиртай өөртөө яг ингээд зориг тавьж халаатаа хийдэг юм л та. Тэгэхээр бие сонсоод те яг юун дээр илүү анхаарах вэ? Миний одоо хуруу эсвэл одоо энэ хүн чи одоо байнга сагсан бөмбөг тэгж тоглохоор чинь бол хурууга маш их хугалж яасан те. Одоо хүртэл ингээд тэр хуруу нь хүртэл ингээд тэр нөгөө уян хатан чанараа алдсан байдаг. Тэгээд тэрүүнд хичнээн тимч гэсэн одоо тоглохоо болно гэсэн үг бол биш те. Тэгэхээр тэрүүндээ зогцож тэрийгэ өөрийнхөө нэгсэндээ одоо биеийн тэм сул одоо талуудыг айгуусаа мэдснээр мэдээд ойлгоод бие сайн чагнаснаар бас тэрийг айгуу тэм өөртөө оновчтойгоор тэрийгээ сул талаа одоо багсгаад гэдэг юм уу одоо бусад одоо давуу талуудаараа нөхөж ашиглаад хэрхэн хамгийн өөртөө хэрэгтэйгээр илүү үр дүн гаргах вэ гэдэг дээр фокуслж чинь гэсэн үг л да. Тэгэхээр энэ амар их тактик хүртэл айгуу явж чинь л да. Тэгэхээр mind буюу одоо өөрийнхөө одоо бодол сэтгэлээ хүртэл бас хэр энэ дээр илүү оновчтой зөв байлгахгүй те. Тэр нөгөө спорт гэдэг чинь буцаад сэтгэл зүй айгу чухал шүү дээ те. Сэтгэл зүйгөө яг зөв барьжээж амжилтанд хүрдэг. За тэгээд би бол өдөржингөө ингээд гүйсэн ч бахардахааргүй ер нь байж чаддаг байсан те. Мэдээж сайн сагсан бөмбөгч болъё гэх юм бол өдөржингөө гүөхт бэлэн байх хэрэгтэй те. Тийм учраас миний одоо хөл уушиг те хамгийн одоо өндөр чадвар дээр байхыг те би байнга шаарддаг эсвэл байнга бэлэн байлгадаг байсан. За тэгээд дээрэс нь бас нэг сонирхолтой надад таалагдсан болохоор би ингээд байнга асуудаг байсан юм л та. Бусад ингээ хүмүүстэй тоглож явахдаа ч юм уу эсвэл дасгалжуулагчаасаа ч юм уу эсвэл ингээ зарим ингээд од тоглогчтой хамтдаа тоглох завшаан гарахтаа ч юм уу те эсвэл хамтдаа багийнхнаасаа ч юм уу ингээл байнгын ингээд асуулт асууж идэг гэсэн. Тэ?
Тэр хэрхэн одоо тоглоо хэрхэн бөмбөг одоо сагсан бөмбөг тоглож чинь эсвэл practice хийж байхдаа юун дээрээ алдаж чинь онж чинь. Тэгэхээр ингээд асуулт асууж ийн гэдэг чинь ингээд байнгын сурагч байна гэсэн үг байхгүй. Байнга суралцж байдаг. Хүнийг голохгүйгээр асуулт те жишээлбэл энэ надаас муу юм чинь одоо би тэрнээс асуух юм байхгүй биш те. Муу сайн гэхгүй хүн болгоноос асуулт асуугаад байнгын суралцж байдаг гэсэн байна. Тэгэхээр энэ бол айгүй зөв менталити те зөв хандлага л да. Байнгын суралцахын тулд эхлээ чи өөрөө асуулт тавих хэрэгтэй. Асуултаас эхэлдэг те. За тэгээд энэ хүний ерөөсө хандлага бол одоо just do it гэдэг Nike-ийн реклам дээр гардаг шүү дээ. Nike-ийн одоо слоган те зүгээр л хийх хэрэгтэй те. Өдөр тутам одоо тэр дасгалаа заавал хийх хэрэгтэй. Ерөөсөө тэгэл очиод тэгээд хийж эхлэх хэрэгтэй те ярих биш. Та байнгын хийх хэрэгтэй. Энэ нь бол тэгэл амар биш те өдөр болгоно ингэ нэгдэг бол үнэхээр амар биш. Өглөө эрт басна, орой одоо унтна те заримдаа одоо бие нүвдэн бие гимтэн те хуруу мурууга гимтэн тэгээ дээрэс нь маш их одоо уяатан чадвартай байх хэрэгтэй гэл маш их янз бүрийн ажил одоо амар биш. Гэхдээ л дандаа одоо тэрийг алдахгүйгээр байнга л just show up буюу те тэн дээр очиод ерөөсөө л хийх хэрэгтэй гэж байна. За тэгээд сакс тоглоно тэгэл энэ спортод байна гэдэг чинь асар их асуудалтай байна л да те. Одоо тоглолт болгоны дараа одоо биеийн үе мөчийн одоо хавгнах ч юм уу те. Тэгэхээр тэрийг яах вэ гэхээр нөгөө маш их мөс тавьдаг те. Тэгэл тоглолт болгоны дараа мөсөн дотор нэг 4 минут суун тэгэнгүүтээ мөснөөсөө гараад халуун усны дотор хөлөө тавьдаг ч юм уу те. Дахиад мөс тэгэл халуун ус гэл байнгын юм одоо тоглолтын дараа бие арчлаастай байдаг юм байна л да. Бусад тоглогчид одоо тоглолтод дуусгаад шууд шаварт орол хуцааслал гардаг байсан бол мань хүн бол сар болон процесстэй тий бие халааж хөргөөл бариулаад боогоол айгүй олон юм хийж гардаг. Тий. Тэгэхээр нөгөө тоглолт дууслагын гот юм хүмүүс шууд дууссан гэж ойлгодог. Тоглолт дуусах бол зүгээр нэг хэсэгтэй. Энэ хүний хувьд дуусах нь болохоор яг тэр бие боогоод бүх юмна бэлдээд тэгжээж гарч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд эндээс юу харагдаж байна вэ гэхээр бусад тоглогчоос ч юм уу те ингээд альва зүйлийг маш сериусны хүлээж авдаг. Тэгээд байнгын тэр хинээс ч илүү олон цагаар хөдөлмөрлөхөд бол байнга бэлэн байдаг. Тэгж хөдөлмөрлөж чадсан учраас энэ хүн амжилтанд хүрсэн гэдэг нь энэ номноос бол ингээд нэвт одоо үнэртэж нэвт мэдрэгдэж юм л та. Тэр деталийг сурахын тулд ингээд байнгын асуулт асуугаастай. Тэр деталдаа маш их ач холбогдол өгчтэй тэрийгэ зөв хийж гин үгүй юу гэж байнга тэрийг байнга сайжруулж яадаг те. Тэгэхээр ерөөсөө л хамгийн гол фокус маань те ингээд өдөр тутам чи сайжрах ёстой. Сайжрахын тулд тэгээ хөдөлмөрлөх ёстой. Алдаага өөр дээрээ тунгааж авч те тэрийгэ яаж засах дээр илүү фокуслж те хийж байгаа зүйлдээ хамаг анхаарлаа үнэхээр төвлөрүүлж үнэхээр тултална гэж те чин сэтгэлээсээ ханддаг гэдэг нь харагдаад байна л та энэ дээр. За тэгээд энэ хүм одоо мэрэгжлийн тэм сагсан бөмбөгчдөд янз бүрийн одоо бие ч юм уу хурууга ч юм уу гимтэх тохиолдлууд гардаг те. Тэгэхээр яг тэрүүн дээр одоо жюдисэтэй ч юм уу те. Ер нь бол хүрээлэн байгаа тэр хүмүүс байна тийм үү. Одоо гараад ирэхэд массаж хийдэг ч юм уу эсвэл хурууга гимтэхэд тэрийг нь боодог те. Тэр хүмүүс нь ингээд байнга одоо Kobe Bryant-аа ингээд айгүй удаан ажилласан хүмүүс гэдэг юм байл та. Тэгэхээр яг Kobe Bryant-ийн биеийг нь айгүй сайн өөрөөс нь бас сайн мэддэг. Хийж байгаа зүйлдээ үнэхээр Kobe Bryant-ийг чин сэтгэлээсээ хандаж чаддаг те. Kobe Bryant хэлж байгаа байхгүй. Би сагсан бөмбөгт хэрэг ач холбогдол өгдөг шиг тэр хүмүүс хийж байгаа зүйлдээ яг надаас дутхааргүй их ач холбогдол өгдөг учраас бид нэр олон 10 жилийн турш хамтдаа нэг баг болж ажиллаж чадсан байдаг те. Тийм ч учраас тэгэхээр энэ хүний амжилтын ард нь бол ингээд бүхэл бүтэнг баг те чин сэтгэлээсээ амжилтын төлөө хамтдаа ажилласан тийм бас нөр хөдөлмөртэй одоо хөдөлмөрлөдөг чин сэтгэлээсээ ханддаг айгу мундаг хүмүүс байсан нь эндээс харагддаг. Тэгэхээр энэ номон дээр тэр хүмүүсийг нэг бүрчлэн дурдж тэр хүмүүс үнэхээр яагаад бас тийм агуу байж чадсан гэдгийг нь болохоор дурдсан байсан нь бол надад маш их таалагдсан. Тэгэхээр энэ бол үнэхээр багийн тоглолт байсан те. Ганцхан Kobe Bryant байгаагүй тэрний ард нь Judisэтэй гэл янз бүрийн тэрнээс гадна дасгалжуулагч нь те баг нь
маш олон хүний нөр хөдөлмөрийн үр дүнд одоо энэ амжилт гарч ирсэн юм а гэдэг нь бол харагдаж байгаа юм. За тэгээд бүгдээрээ Мухаммад Алиг бол мэднэ те. Тэгээд Мухаммад Али бол мань хүний хувьд бас нэгэн айдол байсан те. Тэрнээс маш их юм сурж байсан. Хэрэг хөдөлмөрлөдөг байсан те. Тэгээд бас нэг Мухаммад Алигаас сурсан нэг зүйл нь амжилтанд хүрэхийн тулд те маш их хөдөлмөр шаарддаг. Гэхдээ тэрний эргэн тойрон байгаа хүмүүс бол чиний амжилтыг л тэмдэглэдэг те. Гэхдээ тэр амжилтын ард нь бол одоо маш их фокус те одоо сериусны ажилдаа хандлага маш их хөдөлмөр одоо хөл сурцдаг те. Тэгэхээр тэрийг нь болохоор тэр тэмдэглэж байгаа хүмүүс чинь бол хардаг ч үгүй ойлгодог ч үгүй те. Хэрвээ чи тэрийг хийхэ болчих юм бол те тэд нар ч гэсэн адилхан ингээл одоо урсаал алга болчихно те. Тэрийг бол Мухаммад Алигаас одоо маш сайн ойлгосон гэж юм л да. За тэгээд дээрэс нь дасгалжуулагч нь бас ямар чухал байсныг ойлгосон те. Сайн дасгалжуулагч бол яаж зах сурахыг одоо загас хаана байгааг зааж өгдөг гэж байна. Харин агуу дасгалжуулагч бол тэр загсыг яаж барьдгийг зааж өгдөг гэж хэлсэн байна. За тэгээд дээрэс нь та бүхэн бүгдээрээ мэддэг бах те. Kobe Bryant одоо Nike брэндтэй хамтарч пүүз гаргадаг, янз бүрийн пүүзнүүдийн дизайн хийж гаргадаг байсан. Тэгэхээр тэр ажил дээр бол маш их анхаардаг байсан. Тэгээд ер нь бол ингээд одоо absolute perfectionist буюу те бүр ингээд хийж байгаа зүйлээ бүр төгөлдөр тултал нь хийхэд нь ингээд бүр ингээд донтдог байсан те. Тэр одоо нэг пүүзийг хийж орж байгаа тэр технологи нь бол бүх юмыг нь би өөрөө яг баталж те яг тэрнийхэн бүр нэг ширхэг одоо деталь руу хүртэл маш сериусны орж чаддаг байсан. Тийм ч учраас яагаад гэх юм бол бид тэрнээс те хамгийн өөрийнхөө хийж чадах хамгийн сайн бүтээгдэхүүнийг л гаргахыг зорьсон. За тэгээд та бүхэн бас Kobe Bryant те одоо Америкийн нэгдсэн улсыг төлөөлж Олимпиад сагсан бөмбөгийн тэмцээнд бол ордог байсан те. Тэнд хоёрч одоо төрүүлж алт авч яасан те. За тэгэхэд бол тэр бага манлайлж явсан хамгийн одоо домог тоглогч нь байсан те. Тэгэхээр тэн дээр одоо өөрийгөө бол шатдаг юу гэж юм л да. Альфа буюу те одоо яг ингээд түүчэлж явж оролцож байсан тоглогч нь бол байсан. За тэгэл одоо сагсан бөмбөгийн тэмцээн эхлэхийн өмнө нэг юу явдаг штэ тий одоо үндэсний дуулан те тэрийг бол секунд болгоныг нь бол өөртөө ингэж сэтгэлдээ шингээж сонсдог байсан гэж байна. Тэгэхээр энэ нь бас буцаад тэр зааланд орчноо мэдрэх, хүмүүсээ мэдрэх те бусад тоглогчоо мэдрэх яг тэр одоо болж байгаа моменттой те хамаг анхаарлаа төвлөрүүлэхэд нь бол тусалдаг байсан гэж байна. Тэгэхээр ер нь энүүгээр Mamba mentality гэж яг юу хэлэх гээд байна вэ гэхээр Mamba mentality бол те зүгээр нэг амжилт гарахтай гол нь биш, амжилтанд хүрэхэд те ямар процессор явж байгаа гэдэг тэр нь хамгийн илүү чухал те. Энэ бол өөрөө ингээд тэр хүрэх цэг биш, тэр хүрэх цэгтээ хүрж байгаа аялал юм аа. Энэ бол яг амьдралын хэв маяг юм аа. Тэ. Тэгэхээр альва хүн ингээд хүрэх цэгээд мөрөөдлөө тодорхойлцсон бол яг тэр үнтэй хүрэхэд те хэрхэн өөрийгөө одоо дайчлах хэрэгтэй те хэрхэн өөрийгөө даван гарч чадаад өдөр тутам сайжраа зөвхөн яг тэр сайжирсан хувилбар дээр хамаг гол анхаарлаа бүлрүүлээд хичээж чадах юм бол те ингээд амжилтанд хүрч болно. Гэхдээ амжилт хизээч тийм амар ирдэггүй тэрний ард маш их хөдөлмөр байдаг те гэдгийг л одоо энэ номороо одоо яг нэг Mamba mentality гэдэг одоо ойлголтоор өгөхийг хичээсэн байна. За тэгээд 2 дугаар хэсэг рүү оръё. 2 дугаар хэсэгт нь ерөнхийдөө бас нэлээд сагсан бөмбөгийн детайлуудын талаар ярина. Хаана юу суралцсан, ямар арга техник ашиглаж байсан зэрэг 1996 онд Мэргэжлийн сагсан бөмбөгийн төлөвлөгөөт ороод тэгээд удааг уяж хагаад Майкл Жордантай тоглосон тоглолтынхаа талаар ярьдаг л да. Тэгээд тухайн үед болохоор тэр тоглолтынхоо зургийг ингээд аваад тэгээд дараа нь ингээд хараа сууж чинь юу ажиглагдсан бэ гэхээр
Майкл Жордан болохоор бөмбөө бариад ингээд айгу баланстай цих зогссон. Коби Брайант болохоор Майкл Жордан руу ингээд жоохон тулаад нэлээд наалцсан ингээд нэг гараар түшээ зогссон байсан юм л да. Тэгээд хэрвээ Майкл Жордан одоо бултаад айл нэг тал руу гүөх юм бол шууд Коби Брайант бол тэнцвэрээ алдаад унахаар байсан. Унах ч юм уу те. Эсвэл Майкл Жорданы хойноос гүйцэж төрүүлээд хамгаалахад тийм бэрхшээлтэй харагдчихсан. Тэгээд энээс болохоор одоо ганц зогсолтон дээр ч гэсэн айгүй анхаарах хэрэгтэй байна гэдэг сургамжийг аваад тэгээд илүү тийм зогсолтон дээр анхаарч тоглолтог тоглогч бас юм байна. Хүмүүс тэгж Коби Брайант баг залуу байхаас эхлээл айгүй тийм амжилттай мундаг тоглогч байсан болохоор нэлийн ихтгэл найдвар тавьчихсан. Дарамтын дунд нэг ёсны хэрэг муугаар бодох юм бол тэгж хэлж болно. Тийм дарамтын дунд байсан. Тэгтээ эзэж Коби Брайант бол бусад хүмүүсээс ирж байгаа тэр хүлээлтийг дарамт гэж юусоо хүлээж авч байгаагүй юм байна. Яагаад гэхээр өөрөө бол өдөр болгон хөдөлмөрлөдөг те. Хөдөлмөр бол энэ амжилтын гол нууц гэдгийг мэддэг. Тэгээ тэр би хэрвээ бэлтгэлээ 100% тултал нь хийж чадхал юм бол амжилт аяндаа хүрч ийн гэдгийг мэддэг байсан болохоор ерөөсөө бусад зүйлээс айдгүй байсан юм л да. Тэгэхээр бусад хүмүүсийн хүлээлтийг ч гэсэн нэг их тийм дарамт гэж айц хүчтэй хүлээж авч байгаагүй юм байна. Бас дээрээс нь өөртөө тавьж байгаа шаардлага нэлээд өндөр байсан. Хинээс ч илүү өөртөө тавьж байгаа тэр хүлээлтээс илүү өөрийнх нь өөртөө тавьж байгаа шаардлага нь өндөр байсан болохоор ерөөсөө тэгж хөгжөө нэмжигчд болон дасгалжуулагч цуг тоглож байгаа хүмүүсээсээ дарамт шахалт мэдэрч байгаагүй гэж хэлсэн байгаа юм. За тэгээд Коби Брайантыг яг залуу байхаасаа эхлээл нэлээд тийм багийн биш тэгээ хувийн тоглолт хийгээд идэггүй шүүмжилжсэн. Яагаад тэгэхээр гэл дөнгөж тийм мэржлийн сагсан мөнгөт оронгуудаа л би одоо түүхэнд байгаагүй хамгийн их оноо авсан тоглогч болмоор байна гэх юм уу те амжилт үзүүлмээр байна гэж байнга ярьдаг байсан. Тэгээд тэрийг нь дасгалжуулагч нь сонсоод болохоор энэ нэлээд тийм багийн биш хувийн тоглолт хийдэг хүн болох юм шүү гэд айгүй айжсэн л та. Гэтэ яг ингээд явцын дунд мань хүн болохоор нэлээд тийм багийн тоглогч болох нь тодорхой болсон. Тэгээд багийнхаа төлөө аюул их зүйлийг бас золиослж ирсэн. Тэрэн дээр бас жишээнүүд гардаг л та. Жишээлбэл мэдээж багийнхаа гол тоглогч байсан болохоор Коби Брайантыг л байхгүй байх юм бол тоглолт нь ялагдах ч юм уу эзэгтэй болох тийм тоглолтууд байсан. Тэгэхээр яаж игээд ингээд бэртэлтэй хэмтэлтэй байсан ч гэсэн өөрийгөө шахаад тоглолтын дээр заавал ингэж оролцохыг хичээдэг байсан. Тэгээ нэг удаа болохоор гээд 6 тоглолт дараалал 6 өдөр дараалаад тоглолт болгон дээр 40 оноо авцсан, 40-оос дээш оноо авцсан. Тэгээд маш тийм өөрийгөө дайчлаад баг бүх тоглолтын дээр бүрэн тоглоод ингэж явжсэн. Тэгсэн чинь 6 дахь тоглолтын дээр нь тоглолтын оройн ингэж өвдгөн бүр ингэж тавтаад тэгээд явж чадхаа болсон. Тэгсэн ч гэсэн тэр 7 дахь тоглолт нь маш чухал байсан болохоор маргааш нь ингэж өвдгөө чанга боолгоод тэгээд тоглож байсан байгаа. Иймэрхүү бэртэлтэй байсан ч гэсэн тоглож байсан тохиолдсон байсан. Яагаад тэгэхээр энэ хойдолд нь болохоор дандаа баг нь байсан. Манай багийн хувьд энэ бол маш том чухал тоглолт байсан гэдгийг мэддэг байсан болохоор дандаа ингэж өөрийгөө шахаж дайчилж золиос гаргаж байсан байгаа. За тэгээд бас нөгөө тохох гэж байна те. Тохох бол яг оноо авах тийм хамгийн өөр дүнтэй арга биш юм байна л да. Коби Брайантын хувьд бол 3-аас шидэх ч юм уу те. Зүгээр ингээд холоос 2-оос шидэх нь бол илүү өөрт нь амар байсан. Тохох гэдэг нь ингээд эсрэг багийн тоглогчтой гэл түлхэлцээ шүргэлцээл очиад оноо хийн гэдэг бол гэмтэл бэртэл авахч магадaltaй. Тэгээд тийм бас цагийн хуваарлтын хувьд ч гэсэн үр дүнтэй арга биш юм байна л да. Гэсэн хэдий ч энэ болгоныг ингээд дэнчин тавиад заавал тэрийг хийж байгаа шалтгаан нь энэ нь болохоор нөгөө багтаа манай баг илүү шүү гэдгийг харуулах те. Дээрэс нь өөрийнхөө багт бас ихтгэл төрүүлэх аюу тийм чухал зүйл юм байна л да. Тэгэхээр энд аюу их ач холбогдол өгөөд заавал эрсдэл үүрч тоглолт хийдэг байсан. Тэгээд тоглолт хийснээрээ бас тоглолтын уур амьсгалыг тэр чигээр нэвтээд хожигдож явж байсан бол хожуулдаг ч юм уу те. Тэгээд тэр тоглолтоос урам авсан бусад багийнхан доо тамирчид нь дараагийнх нь тоглолтууд дээр илүү мундаг тоглоод хожих тийм зөв сайклыг үүсгэх ч юм уу тиймэрхүү зүйл их ажиглагддаг байсан юм л да. Тэгэхээр заавал тоглолт гэдэг эрсдэлтэй алхмыг хийдэг байсан юм байна. Тэгээ сая хэлсэн 3-аас шидэх бол өөрийнх нь хувьд бол тийм хэцүү биш байсан. Хүмүүс яг 3-аас шиднэгүүд нь аюу хэцүү юм шиг бүү юм болол байдаг байсан боловч өөрийнх нь хувьд болохоор ингээд за жишээлбэл өдөрт 1000 удаа ингээд 3-аас тасгал хийж байхдаа шиддэг байсан бол тэрнийхэн зөвхөн нэг нь л гэж бодохоор энэ бол ерөөсөө сандраад ах тий айгаад ах зүйл огт биш байсан.
энэ бол яг миний сэтгэл зүй хандлага байсан юм аа гэж бас өөрөө хэлсэн байгаа юм. Бас аюу тийм зогсолтондоо анхаардаг байсан. Энэ бол хамгийн үндсэн суурь зүйл. Гэхдээ ихэнх сагсан бөмбөгчд энийг ойлгодгүй байсан гэж байгаа юм л та. Тэгэд энэ үндсэн суурь зүйл болохоор Европт бага насаа өнгөрүүлж байхдаа сагсан бөмбөгөөр хичээлж байхдаа сурсан юм аа гэж. Тэгэд энэ ингээд жишээлбэл зүгээр зогсож байхдаа хөлөө яаж тавих уу те? Хөлөө хамгаалж байгаа хүнийхээ хаана тавих уу? Тэгээд хэр өндөр зогсох уу? Жохон суулттай зогсох уу? Жохон дээшээ зогсох уу? Таазаа одоо жохон урагшлуулах уу? Хойшлуулах уу? Бөмбөгөө хаана барих уу гэдэг ч юм уу те. Энэ болгон бол маш чухал. Бөмбөг зүгээр ингээд залаа тогшоод авах бол бөмбөгөө ингээд эсрэг багийнхаа хүнд өгөхгүй хамгаалах тийм үр дүнтэй арга биш. Энерги зөв хуваарлахын тулд хамгийн эхлээ зөв зогсоо сурч байгаа, хөлөө зөв байрлуулад сурч байгаа гэж хэлсэн байна. Тэгээд карьерийнх нь ингээд сүүлийн хэдэн жил бол LeBron James гэх мэтчлэн нэлийн томоохон тоглогчид бас хөлний энэ footwork гэж хэлээд байгаа юм л да. Хөлөө яаж байрлуулдаг, зогсолтынхаа аргуудаа зааж өгөөч гэж бас гуйжсэн. Тэгээд өөрөө ч гэсэн зааж өгчээсэн байгаа. Тэг бас Kobe Bryant-ийн бас нэг чанар бол хоёр гараа хоёулангийн яг адилхан ашиглаж чаддаг байсан байна. Ихэнх мэргэжлийн сагсан бөмбөгийн мундаг тоглогчдын гол дутагдал нь болохоор 100 гараа сайн ашиглаж чаддгүй юм л да. Мэдээж те хүн илүү баруун гараа сайн ашигладаг болохоор 100 гар дээрээ гараараа сайн тоглолтгүй. Тэгээд ингээд экзэгтэй мөчөд хаах болохоор зөвхөн баруун гараа өргөдөг ч юм уу те. Тэгээд 100 гараа сайн ашиглаж чаддгүй энэ талыг нь ашиглаад бас Kobe Bryant нэлээх тоглолт хийдэг байсан. Тэгэд өөр дээрээ болохоор аягүй анхаарал бүр багасаа л юм бүх зүйлийг төгсөөлгөх дуртай өөрийнхөө дутагдал дургуй тийм хүүхэд байсан болохоор 100 гараараа шүдээ угаадаг 100 гараа ингээд яг баруун гар шиг сайн удирдах чаддаг болох тэр бүр анхаардаг тийм байсан маа. Тэгэхээр том басан хонож гэсэн мэргэжлийн сагсан тоглож байхдаа 100 гараа маш сайн ашигладаг байсан. Энэ нь бол миний бас хамгийн том давуу талуудын нэг байсан гэж хэлсэн байгаа. За тэгээд сагсан бөмбөгтөөс одоо нэгнтэйгээ бөмбөгний төлөө түлхэх ч юм уу, тохойдох ч юм уу, яврах ч юм уу энэ бүхэн бол сашгүй нэг хэсэг байсан. Зайлшгүй зүйл гэж хэлж болохоор мэргэжлийн бөмбөгт ороод нэг удаагүй байхдаа энэ бол ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээ нөгөө Чикаго Буллстай тоглож байхдаа тэдний ингээд тоглогчтой тоглоод мөргүүлээд, түлхүүлээд, өвдөглүүлээд, тохойдуулаад энэ болгоныхаа дараа эн чинь бол одоо тоглолтод ямар чухал юм бэ гэдгийг нь бас маш сайн ойлгоод тэгээд энээс суралцаж эхэлсэн байна л да. Тэгээ хамгийн гол нь энэ болгоноо хүн дуртай дөрөв хийх биш, хийхэд байнга бэлэн. Тэгээд хийх дуртай байх ёстой. Одоо нэг тохойдуулах юм бол уртаас нь дахиад хоёр тохойдохтой бэлэн. Тэрэндээ бас дуртай, тэрнээсээ кайф авдаг. Тийм байх ёстой гэж хэлээд байгаа юм л да. LeBron James-тэй анх тоглож байхдаа LeBron James болохоор эхэндээ Kobe Bryant-ийг их төлөөтэй нэг их тэгж шүргөөцөлтгүй байсан юм л да тоглолтын үед. Тэгээд явцын донд болохоор LeBron James юу гэж ойлгосон бэ гэхээр хэрвээ чи багаа ялуулахыг хүсэх юм бол өрсөлдөж байгаа багийнхаа хамгийн мундаг тоглогчтой заавал шүргөөцөлдөхгүй бол болохгүй. Чи хэрвээ үнэхээр тэр багийнхаа ахлагч альфа тоглогч мөн л юм бол эсрэг багийнхаа альфа тоглогчтой заавал тулаад тэр хамаг бие хүчний тэр мөргөлдөх, шүргэлцэх, түлхэлцэх тэр хамаг зүйлийг нь хийхгүй бол болохгүй гэдгийг ойлгож хэлсэн байна. Тэгээд тэр хоёр бол LeBron James бол явандаа ингээд Kobe Bryant-аас айлгүй тулдаг болсон гэд. Би LeBron-аараа юу бахархаж чинь гэж бас хэлсэн байгаа. Бас нөгөө Shaquille O'Neal-тай тоглодог байсан хэсгээ бас дурдж байгаа юм л да. Shaquille O'Neal бол цуг тоглодог байх үед хийх голыг нь Shaq хийдэг байсан. Kobe Bryant бол боломж олдоход хийдэг байсан. Тэрнээс биш яг гол оруулагч биш байсан юм л да. Гэхдээ яг Shaq-ийг одоо амархан оноо оруулах, амархан гол оруулахад нь яаж тусалдаг байсан талаараа бас нэлээд бичсэн байсан. Тэгээд жишээлбэл өөрөө ингээд гол оруулах гэж байгаа юм шиг дүр эсгээд хамгаалагчийн анхаарлыг өөр дээрээ татаад тэр хооронд нь Shaq-ийг одоо гол оруулуулдаг ч юм уу. Тийм арга техник ашигладаг байсан гэж бас дурдсан байгаа. Тэгээд Shaq, Kobe Bryant хоёр ингээд нэг хэсэг тийм түнжинд хагарсан байж байгаа. Тэгээд удалгүй нэлийн сайн найзууд болоод Shaq өөр багт ороод тэгээд хоорондоо тоглож байхдаа Kobe Bryant нөгөө Shaq-ийн хамаг сул таалуудыг мэддэг болохоор чинээ нэг цуг нэг багт байхдаа Shaq илүү олон оноо авдаг байсан ч гэсэн тэгээд эсрэг багийн тоглогч болоо тоглонгууд Kobe Bryant их ялдаг байсан юм байл л дээ. За тэгээд яг нөгөө NBA-д ороод удаагүй байхдаа өмнө нь ахлах сургуульд байж байгаа шууд орсон болохоор ийм олон тоглолт дараалан тоглож үзээгүй. Тэгээд
эхний жилдээ маш их ядарсан байл та. Бүр ингээд 60 хэдэн тоглолт хийгээд тэгээд сүүлдээ бүр ингээд ядраад цаад хөл гарна өөрийнх нь хүснээр хөдөлж барихгүй. Тэгээд юу гэж бодсон бэ гэхээр за би ингээд бак болох хэрэгтэй мэй гэж бодоод тэгээд тэрнээс хойш түрүүн наг хэлээд байсан одоо төмөр өргөж хэлсэн те булчин суулгахтаа их анхаарч хэлсэн юм байна. Тэгээд одоо карьерийнхаа турш бол мань хүн маш их бэртэл гэмтэл авчихсан. Тэгээд бэртэл гэмтэл ах үедээ юу гэж боддог вэ гэхээр за би юу хийвэл буцаад урдих шигээ 100% бэртэл гэмтэл авахаасаа өмнөх байсан шигээ болох вэ гэж боддог байсан. Тэгээд тэрнийхээ төлөө юу ч хийхэд буцдаг байсан. За жишээлбэл шагааны гэмтэл авчаад гэмтлээ эдгэхийн тулд юу хэрэгтэй гэдэг янз бүрээр судалж үзсэн байна л да. Тэгсэн чинь tap dance-ийн буюу товчлуур бүжгээр хичээлэх юм бол шагааныхаа одоо булчинг сайжруулах те гэмтэл бэртлийг хурдан эдгэх боломжтой гэд мэдсэн байна. Тэгсэн чинь нөгөөт чи яг товчлуур бүжгээр бүжгэж эхэлсэн байгаа байхгүй юу. Ингээд өөртөө коуч аваад тасгалжуулагч аваад тэгээд би бол цагсан мөмбий тэгжэл сериусны ханддаг байсан те. Юу ч хийхээс буцдаггүй байсан гэж байна. За тэгээ бас нөгөө Nike-гийн пүүзэндээс аюу ач холбогдол өгдөгсэн шүү дээ. Тэгээд ингээд судлаад үзсэн чинь нөгөө хөл бөмбөгчд одоо сагсан бөмбөгчдийг бодвол илүү их ингэж хөлөөрөө тоглолт хийдэг те. Илүү их хөлөндөө бэртэл авах магадaltaй байдаг мөртлөө өмсдөг пүүзэн жижигэн байдаг. Гэтэл сагсан бөмбөгийн тамирчдын пүүзэн болохоор ингээд аюу өндөр идэг те. Шагаагаа давсан байдаг. Тэгээд тэрийгээ болохоор шагаагаа хамгаалах гэж ингэж хийж байгаа ингэж тайлбарлаад байдаг. Гэтэл нөгөө хөл бөмбөгчдийн илүү их шагаандаа гэмтэл авах магадaltaй мөртлөө ингэж намхан пүүз өмсөд болоод хахад ягаад юм бэ тийм гэд гайхаа те. Бүр Nike-д эхлээд би заавал юм шагааныхаа доогуур пүүз хийлгэмээр байна гэд. Тэгсэн чинь Nike-ийнхэн болохоор ерөөсөө хүлээж авахгүй бид нар энийг чи яаж борлуулах юм сагсан бөмбөгийн пүүз гэд хүн бодлож авахгүй гэд. Тэгээд зөрсөөр байгаа заавал хийлгэжсэн байгаа. Тэгээд өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр сагсан бөмбөгчдийн тэр шагааныхаа ясыг хамгаална гэж хэлээд байгаа өндөр пүүз чинь зүгээр улам сулдаа болгоод байгаа юм шүү. Тэгэхээр юм шагааныхаа доогуур тулсан пүүзтэй илүү шагаагаа ингэж уян хатан хөдлөгжиж тэр чинь илүү гэмтэл бэртэл авахгүй бат бөх хөл болох юм шүү гэж тэгжтэй хэлсэн баг. Жижигхэн гэмтэл бэртлийг бол мань хүнийг тоод байсан юм шүү амуу. Одоо түрүүнийхээ нөгөө жиммен тавиа те боолгож молоход эмчтэйгээ ч юм уу эсвэл тасгалжуулагчтайгаа ингээд яриад ингээд үргэлжлүүлээ тоглоод байвал энэ хэр муудах вэ гэж асуудаг байсан. Тэгээд өөрөө бас бие чагнаад хэрвээ энэ нэг хамир муутахааргүй санагдах юм бол үргэлжлүүлээ тоохгүй тоглолцдог байсан. Нилээн тийм өвдөлтөндөө шүд зугаа тисээ тоглолдог байсан байгаа. Тэгээд бас хамгийн гол нь бас аюу тийм тактиктай бэлтгэдтэй тоглогч байсан болохоор тоглолт болгоныхоо өмнө өөрийнхөө бэртэл гэмтэл биеийн байдлыг ингэж чагнаад за би юу хийж болохоор юм шиг байна, юу хийж болохгүй юм шиг байна гэдгээ ингээд аюу сайн тестэлдэг байсан. Тэгээд тестэлж байгаа за тэгвэл энэ тоглолтын дээр би энэ хүртэл хийж болох юм байна гэдгийг мэдээд тэгээд тоглолт хийсэн байнамаа. За тэгээд 2016 онд хамгийн сүүлийнхаа тоглолтыг хийсэн талаараа бас бичсэн байдаг. Тэгээд энэ тоглолтын дээр хамгийн л нөгөө өөрийнх нь үнэнч фэн, хамаг селебрити хүмүүс хүрлэж ирээ те. Тэр тоглолтыг ингээд үзгээд ирсэн байсан. Тэгээд тоглолтын өмнөхөн ингээд өөртөө бодсон байна л да. За би энэ дээр нэг бол ингээд те энэ олон хүмүүсийн өмнө хөгөөж ирээд хамгийн муу тоглоно эсвэл би хамгийн сайнаараа тоглох байхтаа гэдээ өөртөө инээд нүрээд ингээд тоглож хэлсэн. Тэгээд тоглосон чинь тэр хамаг жижиг бодлууд нь сарнаал ердийн тоглолтог тэр анхаарал төвлөрөлт нь ингээд ердийн тоглолтынхаа хэмжээнд түрээл тоглож хэлсэн. Тэгээд бас нэлээд хамгийн сайнаараа тоглосон тоглолтуудын маань нэг байсан гэж дурдсан байдаг. За тэгээд Kobe Bryant бол энэ тоглолтоос хойш бол түрүү хэлсэн Оскарын шагналал авсан одоо богино хэмжээний хүүхэлдэйн кино хийсэн байдаг. Тэгээд тэр хүүхэлдэйн киног нь ч та нар үзээрэй хэдхэн минутын юм айгүй хөрхөн хүүхэлтэй байдаг. Тэгээд тэн дээр бас бүр ингээд яаж тэ сагсан бөмбөгийг дурлж хийжсэн одоо тийм хайртай байсан болохоор ингэж хамаг юмаа зориулж бүр ингээд бүх зүрх сэтгэл бүх оюун ухаан бүх хүч чадлаа ингэж шавхаж тоглодог байсныг нь бас ойлгох байхаа гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө номын маань ерөнхий агуулга дууслаа. Бас нарийн деталь те одоо ямар арга техник хэрэгжилж ямар тоглогчтой тоглож исэн одоо ямар мундаг менторуудтай юу ярилцж исэн ч гэдэм үү те тэр болгоныг нь хэрвээ одоо та сагсан бөмбөгийн үнэнч фэн бас сонирхдаг нэлээд гүн гүнзгий мэдлэгтэй бол тэр болгоныг нь олж унших юм бол нэлээд
сонирхолтой байх байхаа. Битүүрийн хувьд бол бас тэр олон тоглогчдын нэрийг нь сайн мэдгүй те. Тэр болгоныг бас сагсан бөмбөг сайн мэддгүү сонсогчтой яриадах юм бол уйтахтай байх болов гэж бодсны үдсэн дээр тэрийг нь жоохон товчлоо. За энэ хүрээд ингээд Mamba Mentality гэдэг энэ ном маань ингээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд бас таалагдсан байх гэж найдаж байна. Тэр үнэхээр Kobe Bryant бол өнөө цагийн те бас олон сая хүмүүсийг байлдан дагуулж чадсан од бол мөн те сакс бөмбөгөөс гадна бас өөрийнхөө хийж байгаа үйлдэлээрээ те энэ хандлагаараа бас олон сая залуудыг бас өөрчилсөн бас inspiration болсон байх. Тэр ч утгаараа тэгээд яг энэ Mamba Mentality бас та нарт бас нэг те өөрийнхөө сайн хувилбар байх нэг сэжүүрэн болоосоо гэж хүсэж байна. Ер нь тэгээд битэрийн сая ярьсан зүйлээс бас ойлгосон баг те. Өөрийнхөө илүү сайн хувилбар байхын тулд хамгийн гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй юм биш үү? Бас олон зүйл золиослно гэдэгтээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй юм биш үү гэдгийг бас ойлгосон баха. За тэгээд мэдээж төгсгөлдөө бол манай спонсор Think Pharma эрүүл амьдралын хэв маягийг дүүцгээе. Эрүүл мэндэд чанарыг эрхэмлэгч Unlock podcast-ийн маань